Ерөнхий венцлөгч Евро Lubricants Дакарт явсан чанар. Ерөнхий венцлөгч Eco Mine Systems нэгч хүүхэд хорт утаагаар битгий амьсгалаасаа. Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хобби тоног влогийн маань 23 дахь дугаар ийхүү эхэлж байна. Тэгээ 23 дахь дугаарын маань зочноор манай Специк клубын тамирчин, мөн бас Япон улсад бас ажиллаж амьдардаг Космо дүүгийнхаа саяхан авсан Nissan Silva S14 Koki машиныг та бүхэндээ танилцуулна. Машин танилцуулахаас өмнө мэдээж хобби тоног влогийн зарчмыг бол маадуу мэдэх бах те. Мэдээж миний влогуудыг бас үздэг бах. Тэгэхээр эхлээд Космо гэж юм бэ гэдэг талаас нь, хувийн талаас нь хоёулаа нэг товчхон хэдхэн минут ярилцаад тэгээд машин тэрэгрүү танилж. Ямар ч тач бас дүүдээ урилгыг хүлээн авч оролцож байгаа баярлалаа. Миний хувьд бас нэг тэрэг байлаа. Хобби тоног влогтоо бас оруулж байгаа тий. Оролцож байгаагийн хувьд бас нэг тэрэг байна. Космо битүүрийн хувьд болохоор бас нэлээд хэдэн сарын өмнөөс Японд очиж бас гоё влог хий. Та энд ирээд гоё влог хий гэж яхаа гэд. Тэгээд мөн бас Монтайрсын урилгаар Космо дүүгийнхээ урилгаар бас Япон улсыг зорин ирээд влогууд хийхээр хүрэлцэн ирсэн байгаа. Битүүрийн энэ ард дандаа дотор биш бас нэг юм байгальд хийгүүл сонирхолтой юм болов гэж бодоод машина битээр гоё өөр юм тал зилүүд газар авчирч байгаа влог хийж байна. Дүүгээр сонин сайхан ажиллаж амьдраад эндээ бас юм хоббигоо бас хайчиж чадахгүй машин тэрэг бас ягаад Мацуригийн тэмцээн уралдаанд бас оролцоод ингэ явж байгаа дүүдээ бас ямар тач бас баяр хүргэе. Баярлалаа. Гэр бүлийн байдал хэдүүлээ амьдарч байна. Япон улсад хэр удаа амьдарч юу? Япон улсад ирээд ерөнхийдөө жил гарантай л бодонгож болж байна. Ирээд бол энд бол инженерийн чиглэлээр ажиллаж байгаа. Барилгын инженерийн чиглэлээр ажиллаж байгаа. Мэргэжлэрээ шууд ажиллахаар ирсэн. Тэгээд Япон хэлний хувьд бол нэг сайн сураагүй. Монголд сураагүй, энд ч сураагүй. Шууд англи хэл болно гэхлээр нь л ирсэн чинь яг амьдрал дээр л японч англи хэл ярьдаггүй л гэж харсан. Ярихгүй нэрсэн. Тийм. Тэгэхээр энд бол зөвхөн шууд хүчээр Япон хэлийг сураад явж байгаа. Тийм. Одоо ер нь бол Специк клубынхаа харьяалтаа ерөөхдөө явагдаж байгаа тийм. Специк клубээр явж байгаа. Специкээр сонь сайхан юу байна? Нийт хичнээн тамирчин энэ жил тэмцээн уралдаанд орохоор нийт хичнээн гишүүдүүд байна. Гишүүдийн хувьд нэг 25-аас 30 орчим. Олон биш тий. Тэгтээ чиглэлүүд нөр чиглэлүүд нь их олон учраас оффроудын чиглэлээр, мотоспортын чиглэлээр, дрифтийн чиглэлээр гэдэг ингээд олон удаа явдаг. Яг дрифтийн чиглэлээр бол энэ жил нэг 7-8 хүн ерөөхдөө орохоор төлөвлөж байгаа. 7-8 хүн. Япон улсад би өөрөө бас Японы тэмцээнд орохоор бас горлож байгаа. Тийм. Бас Япон улсад нэг SDS, MDS гэдэг шиг ангилалтай. Тэрний хувьд бол доод төвшөөс эхэлнэ. Тэгэхээр энэ хүн машин маань хэр явахыг бас харцгаая. Дээрээс нь энэ машин өөрөө доод төвшөнд бол болж байна. Тэгээд дээшээ нөгөө мэрэгжлийн ангилалтай болохоор HP-ний хувьд л арай багтах. Тэр үед бол сетап биш түүний нэ. Ирэх жил бол ерөөхдөө бас энэ машинд нэлээд өөрчлөлтүүд гарсан байх уу? Тийх бах. Ирэх жил магадгүй ирэх үед чинь шал өөр дүр төрхтэй өөр моторч байдаг юм эсвэл өөр тур багтах байхаа. Миний хувьд болохоор ерөөхдөө Япон улсад бас анх удаа ирж үзэж байна. Ер нь бол бас бид нар Мацури гээл Цукубад Цирку тэгээд хэд хэдэн газруудаар бас очисон тэмцээн уралдаанд оролцож байгаа машин. Тэр баяр ёслолд оролцож байгаа машинуудыг үзлээрсэн. Юм бол гой машинууд бас зөндөө байд юм байна. Мацуригийн хувьд бол ер нь бол яг диваны тамирчид гэхээсээ илүү олон улс руугаа тий. Ер нь орноос хүмүүс ирж тэндээс заримынхаа машинч тэндээ байд юм байна. Зарим хүмүүсүүд нь одоо энэ гаражуудаас ингээд түрээслэг явуулдаг баг шин. Тийм, түрээсийн үйлчлэгээтэй бас хэрэгэлдэг. Дүүнэрийн хувьд бас нэг юм зорилго бодлоо шүү дээ, тий. Машин ерөнхийдөө бас энэ түрээсээр Монголоос ирсэн хүмүүст дрифтийн замууд дээр бас бэлтгэл сургалт хийх боломжийг бас олгодог тийм ажлаас хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна лээ. Хэрэгжүүлээд ерөнхийдөө хэдхэн сар болж байна. Санаа нь бол эртдээ бол гарсан. Тэгээд энэ түрээсийн үйлчлэгийн зөвхөн монголчууд гэлтгүүгээр Европоос ирж байгаа ч гэсэндээ дээрээс нь Бразил гэдэг ингээд өөр олон орнуудаас аягүй хэрдэг. Мацургаар харж ирсэнчлэн их хвчлэн гадаадууд байдаг тийм дүүднээс зөвхөн монголчууд ихгүйгээр ингээд ерөн түрээсийн үйлчлүүлэхээр бэлтэж байгаа машинууд бэлтэж байгаа. Тийм баг багаар авах шаардлага гарчлаа гал та.
За тэгээ бас хобби түүнийг влогийг бас энэ Япон улсад ирж влог хийхэд бас гүн тусалцаа үзүүлсэн байгууллагуудаа бас ахын дурдахгүй болохгүй тийм мэдээж. За энэ дээр бол спонсоруудаар ерөнхий спонсоруудаар хамтарч ажиллаж байгаа миний хүүдийн дээр байгаа. Еврол брэнд гэдэг энд харагдаж байна тийм. Еврол брэнд үйж байна. За Еврол брэнд нь болохоор Монголдо одоо анх удаа маш сайн чанартай тосыг Дакард ялсан чанар гэж байгаа тийм. Дакарын уралдаанд нэг ч одоо тосоос олохгүйгээр финиш хийсэн ийм тамирчид байдаг. За Toyota-гийн Gazoo Racing бол ерөөхдөө одоо ийм шилдэг баг тамирчидтай тий хамтран ажилтдаг ийм баг. Тэрний одоо Насир гээд одоо Катарын хунтайж тий хунтайж бас энэ тосыг хэрэгжилж замыг бол одоо финиш хийж хид удаа бас төрүүлж исэн юм мундаг тамирчин байт юм лээ. Тэгээ энэ жилийн Фортуна клубын хувьд ч гэсэн бас энэ Еврол брэндтэй бас нэг жилийн гэрээ 6 цуврал тэмцээн дээр хамтран ажилласан байгаа. Тэгэхээр энэ том брэндтэй за энэ том одоо тамирчин хөтлийн тосыг хэрэгжилж байгаа. Тэгэхээр Фортунагийн тамирчид гэсэн бас энэ тосыг хэрэгжилж байгаа. Нас нийт төр хэрэг болж штэ тий. Дэлхийн брэнд хэрэгжилж үзэж байна. Тийм штэ дэлхийн брэндийг хэрэгжилж байна. Тэгээд хоёр дахь гэх юм бол Ecomine Systems гэдэг бидэртээ 4 жил бас ашиг холбоотой байсан найз нөхдийн маань бас спонсор байгууллагууд эко төхөөрөмж машины одоо бензин зарцуулалтыг багасгана. За хорт утаа. За эдний өрөө угнаас гоё те нэг ч гэсэн хүүхэд хорт утаагаар битээ амьсгалаасаа гэдэг юм өрөө хөхтэй. За тэгээд мөн бас энд доорх одоо энэ спонсор байгууллагууд гэх юм бол одоо Montaires байна. Одоо урилга явуулж бас Япоосд хүрэлцэн ирэхэд бас гүн тусалцаа үзүүлсэн юм байгууллага байна. За Hypix PlayStation House, за Autosport Parts үчийн. За Sideways гэд манай одоо энэ Космодугийн өөрийнх нь бас лого орж ирсэн байгаа. Энэ Sideways-ийн талаар ярьж байгаа юм дөө. Sideways бол Япон улсад маш олон жилийн өмнөөс Монгол улс руу импортлж хуучин болон шинэ аппаратуудыг импортлж байгаа газар. Одоо манай клубын ахын одоо пэйж хуудастай. Яг хаа дээр үеийнхээ хүмүүс бол ихэвчлэн мэддэг. Манай хүн болохоор одоогор Монголд байгаа учраас би ингээд залгамжлаад одоо Япон улсаас хүмүүст хэрэгтэй тусламж тий портуудыг явуулж өгч тусалж байгаа. За чиний хувьд ерөнхийдөө энэ Япон орнд хэр удаа одоо ажиллаж амьдрна гэсэн төлөвлөгөөтэй байна? Ер нь бол 4 жил гэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр 4 жилээс 1 жил нь бол одоохондоо ингэ яваад өнгөрчлөө. тий. 3 жилийн дараа гэхдээ бас юу бодох юм бас сайн мэдэхгүй байна. Анхаа гарахтаа л Монголоос гарахтаа л 4 жил гэж төлөвлөсөн. Тэгээ. Тэр хугацаанд. Одоо спорт машингүүгээр одоо чи яг энд зөвхөн ажил гэр явал миний хувьд бол сая ингээд энд одоо ингээ 10 хоног чинь ер нь жоохон өөдөх тийшээ хандж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө яг ингээ хоббиныхын төрлийн юм ингээ хийгээд машин тэрэг үзээд ингээ яваад байгаа тулдаа гайгүй. Чиний өвчсөн бас одоо яг ингээд бас нэг S14-тэй энтэйгээ ингээл бас зурлалдаал чөлөө цагаан машинтайгаа өнгөрүүлээл ингээ байж хахад бас өөдөх зүйл өнгөрнөстэй. Тий, энэ машинтайгаа аваад бас удаагүй учраас танилцж जैन дээрэс нь бүх юмнуудыг чеклж जैन хийж जैन. Тэр яг надад угсаа чөлөө цаг байхгүй. Чөлөө цаг бол энэ л болчиход байна л да. Хоббигаа. Тий, хоббигаа хийж чадахгүй. Тий. Тэр энэ машинаар ер нь тэмцээн оролдоонд оролцох зорилготойгоо учраас ер нь бүх болтын л чангалж үзэн гэж бодож байна. Тэгэхээр энэ чөлөө цаг маань л энэ л зарцуулагдах байх. За одоо та нар ерөнхийдөө бас ингээд найз нөхдөөрөө нийлээд одоо нэг баг үүсгээд явж штэ. За гараж энтертэй болсон байна. Тэндээ бол ерөнхийдөө одоо сервис үйлчилгээнүүдийг хийн. За Монгол руу бас та бүхэн ингээд бас спорт машинуудыг бас ингээд явуулж гин, сэлбгүүдийг явуулж гин те. Нэг үе бол одоо ингээд дүүнер энд байгаа болохоор бас амар болчихлоо те. За мөнхөлдөө тэгэрэ Космо ингэрэ ахта ингэрэ тэгэрэ гээл тэгэхэд тодорхой хэмжээний мэдээж юм ирэх цаг хугацаатай те. Өртөгтэй. За тэгэнгүүт хайгаад ингээд олдохгүй байгаа зүйлийг бас авахд их амар болцсон биш үү те. Тий. Одоо Америкт хэдүүлэн Японоос одоо юм авахдаг амархан болчиход байна шүү дээ. Дээрээс нь машина хүртэл захиалаад авч гин. Манай мөнхөлдөө нь одоо Монгол руу нэлээд спорт машинуудыг явуулсан байгаа чинь. Тэр машинууд нь одоо хотын чимэг болоод байж байгаа. Дээрээс нь маш олон төрлөөр нь явуулж байна. Тий. Тэгэхээр спорт гэлтгүүгээр Мерседесүүдийг хүртэл явуулж байгаа. Тийм тэгэхээр ерөнхийдөө Монгол руу бас маш олон тооны машинуудыг цаашдаа импортлох байхаа гэж бодож байна. За нэг хэд хоногод бас нэг жоохон Япон хэл сурах тийшээ андаал шүү. Бараг л Японд очир болох гэдэг шүү дээ тий. Японд очир болох гэдэг шүү. Дими тинэл дугуйнаал локейшнэрээ дугуйнаал ийш тийшээгээ яваал. За тэгэл метрогоор яваал ингээл бараг
Японы амьдрал үзэж шүү. Гэхдээ үнэхээр бас юм соёл нь өөр аяга гоё юм те. Тий, ямар ч хэл мэдэхгүй хүнд хүртэл ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж. Заавал ч англи хэл ерөөхдөө байддаг юм байна. Тий. Монголд бол одоо японочууд очих юм бол мэдхгүй дээ хэцүү дээ ер нь. Тий, ер нь их шокнд оргоо. Самбар байхгүй, самбарууд нэрээ за байлаа гэхэд зөвхөн монголоороо ч юм уу те. Тэгээд ингээд зуулчдад бас жоохон зориулагдаагүй ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж бол ер нь одоо дөнгөж учраа олдох явчлаа байна л да. За тэгээд өөр сонь сайхан юу байна хандаа? Ажил төрлөөс гадна спорт, хобби. Ер нь одоо чиний амьдарч байгаа газар Токиогоос нэлээд зайдуу газар гоё. Токиогоос ерөнхийдөө нэг цаг гарантай л газар л та. Гэхдээ учиргүй тийм амар төв биш. Учиргүй бас нэг хөдөө биш. Надад бол яг болоод идэв. Бигээс айгүй олон жил Улаанбаатар хотод хөгжрөлтэй цаг стресстэй өнгөрөөсөн болохоор одоо нэг жоохон зайдуу байх надад үнэхээр юм ац жаргалтай байхгүй. Стресс. Тий, адаглал дуу чимээ баг тий. Замын төгжрлээс ахуулаад хүмүүсийн хөдөлгөөн дуу чимээ хүмүүс ингээд жоохон хотоос зайдуу байх тусмаа хүмүүсийн соёл нь бас айгүй ийдэг болоод эхэлж байна тий. Тэр Токиод ч гэсэндээ адилхан төгжрөл байдаг. Энэ хотын хөгжил Токиод одоо хотын төвдөө угаасаа л өндөр барилгууд загуу шигүү байна тий. Таас өөрөө бүгдийг харсан баг тий. Зогсоолууд нь ямар жижигхэн газар байж гин тий. Тэгэхээр тийм бэл байдаг. Тэгэхээр надад бол жоохон хотоос зайдуу нэлээ таламжтай байдаг. Энэ дээр хоёр цахлаа нисэж штэ. Цахлаа юм уу юу вэ? За хэдүүлээ юу вэ? Космодугийнх аваад дөнгөж удаагүй байгаа. Nissan Silva S14 Kouki. За энэ машинд мэдээж хийх юмнууд их байгаа. Одоо л ерөөхдөө юм бол стокор л байгаа тий. За мотор явах хэдэн гэвд сток л биш. Юмнууд гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ тэр юмнуудыг хамтдаа харцгаая. Энэ машинтай танилццгаая. Японч гэсэн хүн ингээд хоббигоо өргөжлүүлээд амьдарч болд юм а гэдгийг тод жишээг бол одоо би энэ хобби түнэг за 23 дахь дугаар дээр маань Космодуу маань орж байна. 24 дахь дугаар дээр Мөхвалд орж байна. За 25 дахь дугаар дээр Утсуми-сан гэдэг ийм Япон хүн бас оролцсон. Тэгэхээр араасаа дугаарууд маань ороо явна. За тэрнээсээ гадна влогууд маань ямар дугаарууд хийгдэх вэ гэхээр Цукуба циркүүд дээр бас манай залуучууд бэлтгэл сургалт хийж байгаа. За Мацури дээр бас Ибусу Мацури дээр бас тий тамирчтай монгол залуучууд маань бас тэнд дрифтлж байгаа. Гэх мэтлэн влогууд та бүхэндээ хүрэх учраас энэ бол ер нь бол миний бодлоор хамгийн ихний дугаар байж магадгүй цацагдах. Эсвэл Матью Цукубагийн дараа цацагдах дугаар байж магадгүй. За тэгээд влогтойгоо хамтаагаараа Silva S14-тэй танилццгаа хэдүүлээ. Йоо энэ нүдрүү нэг ялаа орчуу ячаасан. Шилний ард шаадах тий. За манай ингээд нийт үзэгчтэй нь ард харагдаж байгаа нь Еврол гэдэг тий. За Еврол гэдэг брэнд юу юм гэхээр машины моторын тос. За одоо энэ харж байгаа Еврол тос бол Голландд үйлдвэртэй. За энэ бол ганцхан үйлдвэр байгаа шүү. Ганцхан Голландд үйлдвэртэй дэлхийн бүх улс орнуудад тараадаг. Одоо үйлдвэрлээд одоо худалдан борлуулдаг ийм тос байгаа. Энийг манай компани Монголд оруулаад ирлээ. Еврол Дакарт ялсан чанар. Би экомайн системийн бүтээгдэхүүний хэрэглэгч болоод удааг байна. Надад одоо энэ системийг хэрэглэснээр хамгийн анх мэдрэгдсэн зүйл юу гэхээр миний машин нэгдүгээр хүчтэй болсон. Бензин зарцуулалт бол мэдэгдгүйч багассан. Тэгэхээр би энийг юу гэж бодсон бэ гэхээр урд нь нөгөө юм дутуу шаталтай явж исэн бензин маань яг юм 100% бүрэн шаталтай болсноор ингэж надад ямар нэгэн байдлаар хэмнэлт гарч байгаа юм байна. Хоёрдугаар дутуу шатчихсан бензин маань ингээд бүрэн шатаад эхлэхээр мэдээж нөгөө яндангаас гарч байгаа одоо орчныг бохирдуулж байгаа хорт хаягдл маань бол эрс багсан болов уу гэж би хувьдаа бодож байна. Яг бол машины яндангийн одоо хучин гардаг байсан үнээр би өөрөө сайн мэднэ. Одоо бол гардаг үнээр шал өөр болсон. Тэгэхээр ер нь бол экомайн системийг хэрэглэх бол таалттай ашигтай гэж бодож байна. Нэгдүгээр жолооч хүний эдийн засаг хэмнэлтэй, хоёрдугаар машин хүчтэй хөдөлгөөрийг гоё жигд ажиллахад бол том нөлөө үзүүлж байна. Гуравдугаар энэ орчны бохирдол гэж одоо Улаанбаатарчуудын өнөөдрийн бүгднгийнхэн санааг зовж байгаа энэ том асуудал ямар нэгэн байдлаар те миний машин хоттой баг ядруулсан баг чадгаа те энэ Улаанбаатарын утааны бохирдол баг чадгаа хувь нэмэр үзүүлж байгаа гэж бодож маш өөртөө сэтгэл ханамжтай байна. Баярлалаа Ecomine Systems. За бүгдээрээ миний машины хамар дотортой танилццгаая. За моторын хувьд бол SR20 дит өвөлдрийн турбо мотортой 2.0 хөдөлгөөртэй.
Манифолтны хувьд Томигийн манифолттой, турбоны хувьд болохоор Garrett-ийн GT2 буюу арай томруулсан турботой. Интеркулерийн хувьд бол Trust буюу Grady-ийн бүтэн интеркулер болон ойл кулертэй. Японд бол ойл кулерийг шарвж байгаа бүх машинд хийхийг бол зөвлөдөг. Тосны халдтын зэргийг бол бууруулдаг. Интеркулер бол мөн адилхан агарын хөргөлтийг шийддэг. Тэгэхээр энэ брэндүүд бол хамгийн төгөөмөл хэрэглэгддэг Grady-г сонгосон байна. За дээрэс нь батарейны хувьд болохоор хурц аккумуляторыг хэрэглэсэн. Энэ бол жингийн хувьд бол жижиг, хэмжээний хувьд жижиг, жингийн хувьд бол бас маш бага байдаг. Тэгэхээр моторын эсэргүүцлийг тэнцвэржүүлэх үүднээс моторын engine damper гэж ярддаг. Моторын одоо машиглалтын эсрэг ажилтдаг энэхүү амаржийн. За мөн Costco-гийн Strut bar. Strut bar бол урд хоёр тэнхлэгийг тэнцвэржүүлэх үүдний одоо ажиллагаатай. Тэгэхээр энэхүү хийгдсэн юмнууд бол дрифт машинд бол заавал байх ёстой шийдлүүдийн нэг л дээ. За boost controller мөн байж гин. Дээрээс нь oil cache tank байж гин. Хасахын массуудыг бас маш их нэмж өгсөн. SR2 моторт маань хасах массын нэлээ хэрэгтэй байдаг. Төдийлөн дрифт машинууд мөн ялгаагүй хасах массуудыг бол төдийлөн их хэрэглэгддэг. За хэдүүлээ миний дотор талтай танилцгаая. За хэдүүлээ дотор талтай танилцгаая. Интерьерийн хувьд болохоор за өрүүлнээс эхлэе. Өрүүл бол илгэн өрүүлийг хэрэгэлдэг. Бракны хувьд энэ өөрөө над дрифтлэхэд хамгийн эвтийхэн байдаг. Белетийн хэрэглэхэд илүү эвтийхэн байдаг. Гарт илүү сайн зууралдаг үүднээс би ерөнхийдөө бүх машинда илгэн бракийг хэрэглэхийг хичээдэг. Дээрээс нь Bride-ийн Koshinkan буюу одоо нугасгүй сандлыг хэрэглэгдэж байгаа. Энэ нь бол дрифтийн үед савлгааг илүү хорж өгдөг буюу хүн илүү суухад илүү тохиромжтой тусна. За дотор каркасны хувьд болохоор 8C-ийн угсардаг каркас бүгдээрээ салдаг хийгдсэн. Тэгээд энэхүү каркас нь бүгдээрээ гадуураа бүрээстэй байдаг. Япон стандарттай бол дотор каркасыг заавал хүний толгойн хэсэг буюу хүний хурж болох газруудыг заавал хамгаална гэж үзэж заавал хамгаалтаар хийгдэж хэрэглэгддэг. Энэ нь бол өөрөө хэрвээ хамгаалтгүй байх юм бол хүн толгойгоо зөхөхөд өөртөө аюул учруулна гэж үзсэн. За миний хэрэглэдэг каскны хувьд бол карбон каск байгаа. Энэхүү каскыг бол өөртөө гэж зориулж авч байгаа. Энэхүү каск нь карбон каск. Материалын хувьд бол мөн илүү чанартай, бат бөх дээрээс нь өмсөхөд удаан өмсөхөд бол хөнгөн байдаг. Тийм учраас ерөн карбон каскыг бол энэ удаад сонгосон байна. За дотор интерьер дээр метр гаужнуудыг сорилж өгсөн байгаа. Дээрээс нь мөн boost controller болон турбо таймеруудыг холбож өгсөн. Энэ гаужнуудын хувьд болохоор усын темп, тосны даралтыг хэмжиж өгдөг. Энэхүү гаужнуудыг бол би бүх машиндаа хэрэглэж хамгийн их шаардлагатай гэж үздэг учраас энэ гаужнуудыг бол заавал байлгадаг. Тэгэхээр энэ дээр boost гаужны хэсэг илүү томор байна. За дотор интерьерийн хувьд яг үйлдвэрийн дит салон буюу дотор ийм оруулгатай салонд хэрэгэл байж байгаа. Энэ дээр GoPro-ны сууруудыг хэдэн газар наасан байгааг харж байгаа бах. Тэр GoPro-гийн бичлэгүүдээс өөрийнхөө дараад нь явалтуудыг яаж юм харсан бэ? Өөрийнхөө алдаа дутагдлыг бас энэхүү камеруудаар би өөрийгөө илүү сайжруулдаг. За манайха хобби түүний влогийн маань 23 дахь дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд Cosmo дүү маань бас саяхан авсан машинаас та бүхэндээ танилцууллаа. За машинда юу хийгдсэн бэ? Анх авахд ямар байсан бэ? За тэгээд хувийн талаас нь Cosmo дүүгээ та бүхэндээ танилцууллаа. Тэгээд за дүүдээ ямар тач Япон улсад ажиллаж амьдарч байгаа ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт хүсье. За мөн бас дрифт спорттоноос өндөрөөс өндөр амжилт хүсье. Одоо бас Япон бол маш олон тэмцээнүүд юм болдог тий. Диван формула за тэрнээс наагур улсын анхан шатны тэмцээнүүд бол маш олон циркүүд төр ингээд ээжлээд болдог байгаа. Тэгээд тэр олон тэмцээнүүдэнд дүүдээ бас амжилт хүсье. За мөн бас энд ирэх бас боломжийг олгосон дүүдээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За юун төрөнд миний машин та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Энэхүү машин маань дөнгөж аваад удаагүй учраас тоногдлын хувь тайлбарлалтын хувьд бол жоохон муу байсан бол уучлаарай. Одоо л ерөнхийдөө танилцж байна. За энэхүү хобби түүнийг энэхүү влог дугаар маань Япон улсаас шууд амжуулагдаж байгаа. Дээрэс нь энэ хобби түүнингийг зохион байгуулж одоо үүсгэн
хийж байгаа бэлэг бахтаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ хобби түнингийн өөрөө Монгол улсын дэргэвтэй хөгжилд маш их өсрэлтэй хөгжингүү юм дэвшил болж байгаа гэж би боддог хувьдаа. Тэгэхээр энэ өмнө нь бол анх үүсгэн байгуулахаас нь ахуулаад ерөнхийдөө түүхүүдийг би мэднэ. Одоо монголчууд бие биенээсээ тоногоо нууж бие биентэйгээ өрсөлддөг байсан бол одоо хүн болгон машиндаа юу хийсэн бэ? Тэ бүсний оролтоос ахуулаад бүгдийг ингэж тайлбарлаад гээд явж байгаад нь бол туйлын баяртай байна. Хүн болгон тэрнээс ингээд авах зүйлүүдийг хэрэгжилж авч суралцж байгаа хаа гэж найдаж байна. Тэгэхээр шинээр машин босгож байгаа болон шинээр энэ спорт руу орж байгаа хүмүүс бас маш их одоо мэдлэг, туршлага энэ болгоныг ингээд зүгээр л үзээд ингээд авчиж байна гэдэг бол маш өндөр хөгжил юм. Тэгэхээр энэхүү хобби түнингээ цаашдаа аль улсаас хаана өрхийг одоо мэдчих боллоо. Зөвхөн Монголдо биш, Японд ялангуяа ирлээ. Дараад нь Европын улсад явж байгааг мэдгэлээ те. Тэгэхээр илүү олон гой дугааруудыг хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр баярлалаа. За баярлалаа ёо, ямар гоё юм бэ. Дараагийн дугаар танаад гэдэг шиг нэг. Тэгээд ер нь бол маш гоё урмын үг харилсан дүүдээ бас маш их баярлалаа. Зөвхөн влог хийхин төлөө яг үнийг хэлэхэд бол миний хувьд бол Японыг зорж ирсэн тийм ээ. Мөн бас Япон гэдэг орныг бас үзэж харах гэж ирсэн. Тэгээд энд хүрээд 23 дахь дугаараа хэдүүлээ өндөрлцгөөе. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаарууд маань орох хүмүүсүүд маань орцсон байгаа. Тэгээд удахгүй цэцгтаад явна. За тэгээд дүүтээ бас амжилт хүсье, баярлалаа. За баярлалаа. За бай манайхаа баяртай.